За сайн мэцгаана уу. За өнөөдөр болохоор би артистригийн угаадагийн 5 маскыгаа танилцуулъя. За түрүүлээд би ногооны түрхэнгээ тэгээ танилцуулъя. За би болохоор ч одоо усанд орчоод юу ч түрхээгүй зөв мис цацсан байгаа. За энэ ногоон гүн чигшүүлэгчтэй одоо энэ маскыг тавья. Өнөөдөр болохоор гадаа аюу халуун байсан болооч тэрөө тий арьсаа сайхан гоё амраахын тулд энэ ногоон цайны маскыг тавьж үзүүлье. За нүүрэнд болохоор мис төлтөрсөн ба. За энэ зориултын юм гар нь байхгүй ч гэсэн зүгээр ингээ гараараа зүтрэгчж болно. За би болохоор чи ингээд зориултынхаа энэ болохоор чинь артистригийн яг нэг пуран машинтай үед болохоор чинь энэ гарыг бэлгэлжсэн аахгүй. Одоо болохоор чинь энэ гарын царахгүй. Яг го 50 юм уу те янз бүрийн газруудаар бол зардсан блэ. Тэг гараараа ч гэсэн түрхчихэж болно. Ингээд энэ ногоо маск маань айгу гоё юу вэ гэхээр түрхээр ингээд доороос гоё хүүтэй оргиод амар гоё хүүтэй оргиод. За тэгээ энэ өөрөө маск учраас манайхан гоё зузаахан тавиараа. Маск гэдэг утгаараа тос биш. Тийм учраас гоё зузаахан. Энэ маскыг өдөр болгон тавьж болно. За гүн чигшүүлэгчтэй тайвшруулах. За ийм үйлчлэгтэй маск байгаа. Угаадаг маск нөгөө одоо нөгөө түрхээд хуулаад идэг тийм маск биш. Тэр маск болохоор арьсыг амар гэмтээдэг. Энэ болохоор ч угаадаг маск учраас 7 минут айлгаж байгаа. Тэгээ угаачна. За тайвшруулна, гүн чигшүүлнэ. Үйлчлэг нь бол ерөнхийдөө бол өдөр болгон хэрүүлж болохоор тийм боломжийн ер нь бол аюу гоё юм би чигшүүлж өгдөг энэ маск байгаа шүү. Арьсыг зуны улиралд бол аюу зүгээр. Зуны улиралд за ингээд ер нь бол 4 улирал дөрүүлэнд зүгээр ч гэсэн зуны улиралд яагаад тэгэхээр нэг арьсны температур аюу өндөр байдаг шүү дээ. Арьсны температур одоо нэг өндөр болоод ирэхээр яадаг вэ гэхээр юу яадаг вэ? Өсөөд одоо ингээд халаад ирэхээр арьс одоо хит одоо хөгшрөлт явагдаад хэлдэм байна л да. Тийм учраас ингээд аль хаар арьсныхаа температурыг тийм нэг халуун биш гоё ингээд сэрүүхэн ер нь бол нэг температурын жоохон буулгаад үйл аягүй зүгээр. Тийм учраас нэг хөрөгчөнд салфетик маск гэж аваад түрхээд байдаг шүү дээ. Тавиад байдаг шүү дээ. Скол мөсөөр орчдөг ч юм уу. За ингээд түрхээд болоо. Хамар дээрээ жоохон иймэрхүү зузаан. Чиг түрхээ. За ингээд түрхснээс хойш ерөнхийдөө бол нэг 7 минут. За энийг болохоор чинь хүзүүнд тавьчихтэй. За ерөнхийдөө бол хүзүүндээ бас түрхүүлээгүй зүгээр. Хүзүү ус ингээд арьсан ш. Тийм учраас ингээд хүзүүн дээрээ багсаараа ингээд. Ер нь бол бүх насны хүмүүс хэрүүлж болно. 18-аас дээш насны эрэгтэй хүмүүс ч гэсэн хэрүүлж болно. За энэ ногоон цайны энэ маск гоё тайвшруулдаг, гүн чигшүүлдэг юм маск бааш манайхаа. Ингээ 38,000 вон гээд за ингээ 100 мг-тай ерөнхийдөө айгу удаан хэрэлнэ. Би бас ингээ аваад нь тавуулгын авчдаг болохоор айгу амар. Өдөр ч ерөнхийдөө өөрийнхөө арьсанд тохируулаа хэрэлждэг учраас. За энэ ногоон цайны энэ маань маш гоё чигшүүлэн тайвшруулдаг. За ийм маск байгаа. Өдөр болгон хэрүүлж болно. Түрхээд тэгээ 7 минутын дараа хүтэн бүлээн усаар угаачна. Ийм нэг порлон байдаг бол энийг сайхан норгож жоод арчиж авсныхаа дараа хүтэн бүлээн усаар зайлж угаад болоо. Нүрээс хамдаж угаах шаардлагагүй. За тэгээд энэ маск маань юм байна. За тэрүүний дараагийн маск нь болохоор чинь цайруулах маск. Энэ цайруулах маск өдөөж яг нөгөө нэг одоо айгу гадуур ингээд халуун те бид те одоо яг зуны улирал болохоор чинь нөгөө сэвх нөсөө маань жоон тодорчдөг шүү дээ те. Тэгээ борлдог. Тийм учраас яг өдөөд хэрэглүүл айгу зүгээрээ тайрахыг хүссэн ч юм уу те тийм хүмүүс аягүй зүгээр. За би энийг болохоор гараараа ингээд энэ хойчинд хайд шийд гингүүтэй тэр орсон ба дээрээс нь нэг тайруулах үйлчлэгээтэй дотроо ингээд хайд шийд орсон учраас үйл хэлийг одоо бас нэг гуйжуулагчтай дотроо ингээд нэг юм бонтор юмнууд те. За тэгээд энэ ургамлын гаралтай шүү манай одоо энэ маскнууд бүгдээрээ. За тэгээд ингээд түрхээ цуцаахан шиг түрхээд одоо 7 минутын дараа мөн ялгаагүй одоо энэ порлоноор сайхан арчиж угаагаад тэгээд арчиж авсныхаа дараа сайхан юу ачдаг байгаа. Усаар угаачдаг байгаа. Энэ маск асайг гоё шүү. За тэгээд энэ маск маань ерөнхийдөө бол нөсөө толгойтой арьсаа жоон цайруулахыг хүссэн. За тийм хүмүүс сэвхтэй хүмүүс ч гэсэндээ айгу зүгээрээ тэгээд одоо ингээд тавьчихаар бас ингээд доороос гоё хүүтэй оргиод. За тэгээд энэ өөрөө маш сайн одоо арьсыг цайруулж өнгийн одоо сайхан сэргээж өгдөг ба. Дээрээс нь гуйжуулдаг учраас гуйжуулагч хэрэглэх шаардлагагүй 7 хоногт энийг 2 удаа түрхэнэ. 2 удаа. Хэрэг нэг өдөр тавьсан бол
4 өдөр тавина гэсэн үг. 3 өдрийн одоо зөрөөтөө байнга тавьж болохгүй. Яа тэр гуйжуулагчтай учраас харьцаа байнга гуйжуулаад иж болохгүй шүү дээ, тийм. Тийм учраас тэгээ дээрэс нь энэ царайлагчтай маск маань хит одоо өдөр болгон хэрэглэж болохгүй ийм маск байгаа шүү. Яг ялгаагүй нь 38,000 вон. За тэгээд юу яаж байгаа? 100 мг-тай. 7 хоногт 2 удаа тавилаа хийж чинь ерөнхийдөө бол 3 сар гарын хэрэгэлдэг байна. 3 сар гарын бараг 4 сар шиг хэрэгэлдэг. За тэгээд ерөнхийдөө энэ 5 төрлийнхөө маскыг тавуулангийн авчаа ээлжлээд хэрэглээд бас болдог шүү манайхаа. За тэрүүний дараагийн маск болохоор чинь улаан маск. За энэ анар жимстэй амар гоё маск байгаа. За ингээ харахаар юм улаан октоз амар гоё юм нэртэй. За тэгээд энийг болохоор чинь мөн ялгаагүй. За тэгээд ингээ тавил та. Ингээ тавлаа гэж үү. За тэгээд энийг болохоор яаж хэрэглэдэг вэ гэхээр нүрөө угаасныхаа дараа нүрэндээ түрхээд за тэгээд ингээ 2 минутын турш одоо массаж хийдэг баг. Хурууныхаа үзрээр 2 минутын турш массаж хийн. Тэгэхээр яах вэ гэхээр одоо надад доороос бүр амар гоё халж байгаа байхгүй. Халаад тэгээд энэ мэн өөр ингээ цагаараад ирдэг. Цагаараад. За энэ болохоор чинь үрчлээний эсрэг дээрээс нь харсыг чангалдаг юм маск байгаа. За тэгээд энэ болохоор чинь одоо харсны одоо энэ нүхийг одоо тэлж өгнө. За тэгээд тижэл өгнө. Дээрээс нь яах вэ гэхээр одоо бидний одоо нүүрэн доороогоо одоо энэ арьсан доороогоо одоо янз бүрийн булчин эднийг бас сайн хөшсөн байгаа булчин эднийг маш сайн ингээд массажлж өгдөг. За цусны эргэлтэнд айгүй сайн. Тийм учраас бидний одоо энэ хөшсөн байгаа энэ арьс, унжсан байгаа энэ арьсыг маш сайн чангалж өгдөг байна шүү дээ. Ингээд доороосоо бүр ингээд халаад 2 минутын турш ингээд массаж хийж агаад 5 минут байлгаж агаад 7 минутын дараа мөн ялгаагүй одоо энэ полоноороо сайхан дорож аваад арчиж аваад тэгээд юу ячдаг вэ? Усаар угаад унтчихдаг. За маскнуудаа тавиад дуусныхаа дараа манайхаа заавал скин кео гоё штэ. Одоо нэг скин рошон, эссенц эднэрээс аваад түрхээ тосоод түрхээ унтдээ шүү. За энэ маскыг болохоо өдөр болгон хэрэглэж болно. Өдөр болгон хэрэглэж болно. Айгуу гоё маск. Ердөөс тийм харшил өгнөсөн байхгүй. Доороосоо халаад айгуу гоё ярсыг ингэ чангалж байгаа мэдрэмж ингэ авнаа. За тийм ингээд бүх маскнууд маань ингэ тавьсны дараа айгуу гоё зөөлхөн, чийхдэг тийм байдаг. За энэ маск маань болохоор чи юм шаврын маск байгаа. Шаврын маск. За энэ болохоор чинь юу ядг вэ? Одоо энэ T-зон эсгэрээ юм уу? Эсвэл одоо арсаа гүн цэвэрлэмээр байгаа өдрөө төрөж болно. Ийм одоо жимсний одоо тий орцтой ийм гоё шаврын маск байгаа. За хит их одоо батг гарсан, нөхцөлт ихтэй, дээрэс нь одоо ингээд T-зоноор тослог тий тослог гэстэй хүмүүс ч гэсэн хэрэглүүл айгу зүгээр. За тэгээд 7 хоногт нэг удаа гоё арсаа гоё ингээд гүн цэвэрлэмээр гэсэн усууд ч гэсэн энэ маскыг хэрэглэж байгаараа ийм гоё. За энэ хожин түрхээд зузаахан түрхээд 7 минутын дараа бас мөн ялгаагүй порлооны сайхан орж аваад арчиж аваад за тэгээд усаар одоо сайхан угаад одоо болдог байгаа. За энэ 7 хоногт ерөнхийдөө бол 2 удаа л хэрэглэе шүү манайхаа. Өдөр болгон everyday хэрэглэж болохгүй. За энэ ялгаагүй 100 мг-тай 38,000 вон гэж байна. 38,000 вон. За ингээд сүүлийн маск маань болохоор чи юм ягаан өнгийн. За өхрийнүүд орсон. Дээрээс нь одоо чаян ботоо гингүүтэй. Амар гоё нэртэй дотроо сахар орсон байгаа. За энийг болохоор яаж хэрэглэх вэ? Ийм гоё. Энэ болохоор гуйжуулагчтай тижээлийн маск байхгүй юу? За нүүрээ угаасныхаа дараа нүүрэн дээр устай байгаа үед, бос нь бүгдээрээ хуурай үед байсан бол энэ бол устай байгаа үед хэрэглэн штэ. За тэгэнгүүтээ ингээд түрхэн. За түрхснийхаа дараа ингээд яхаар ингээд сахар шиг мэддэгдээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ ингээд зөөлхөн хурууныхаа өндгөөр одоо дүүрэндээ массаж хийх нь штэ. Тэгэхээр энэ 2 минутын турш массаж ингээ хийхээр өөрөө хайлчдаг ба. Сахар нь. Тэгээд 5 минут байлгаж яагаад хүүтэн бүлээн усаар сайхан зайлаад угаадаг бахнэ. За энэ ялгаагүй 7 хоногт 1 юм 2 удаа л хэрэглэнэ. Тижээлийн ийм гоё маск байгаа шүү. За тэгээд энэ ижлэн 100 мг-тай 38,000 вон гэж байгаа. Ингээ 5 төрлийн маск байгаа шүү манайхаа. Өөр хайрсан тохиолдолд авч болно. Баярлаа. Баяртай.